Дараагийн мэдээ. Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдсан Peace Apartment хотхон 2018 онд ашиглалтанд бүрэн орж захиалагчдаа оруулах байжээ. За гэвч амласан хугацаанд ашиглалтанд ороогүйгээс захиалагчид засвар нь дуусаагүй байранд 2024 онд орсон байна. Тэгвэл оршин суугчдын зүгээс тухайн орон сууцыг байрсан орхны шувуу компанийг засварын ажлыг гүйцээж улсын комист хүлээлгэж өгөхийг шаарддагч мөнгөгүй гэх тайлбарыг өгсөөр хөдийг хүрчээ. За та бүгдийг харж байгаачлан энэ хүү байр бол гадна талын фасадын ажил бол нэлээдгүй дутуу. За ингээд дотогшоо одоо айлуудын одоо засварын ажил бол бас дутуу ийм нөхцөл байдалтай байна. За заримдаа бол ус дулаангүй болдог. Үр төлбөрөө тухайн барилгын компани бол үр төлбөрөө барагдуулаагүй улмаас бол оршин суугчид хохирч байна гэх тайлбарыг бол бидэнд өгч байгаа юм аа. Нөхцөл байдал бол угаасаа ер нь яг эвгүй л байгаа шүү дээ. Одоо амархан усанд усгуулцдаг, тоггуулцдаг энэ айлууд тэгээд одоо энэ компани айлуудын хувьд бол барыг тамирын тасарсан байх л гэж бодож байна. Одоо цагаан сарын өмнө чинь хэсэг хугацаагаар тастаад байсан. Тэр цаанаас нөгөө юуны захлагааныхаа тасцсан байлээ л дээ. Өртөөгөөд 27 сая төгрөгийн өртөөгөөд тэр дор нөхчдөг юм уу хэдийн нөхчдөг юм мэдэхгүй тэгээд сар сарын өмнө чинь 7 хоног гэрээтэй 1/4-өөс нэглээл гэсэн. Тэгэхээр яасан гэсэн гэдэг энэ нэг олгогдох судал нь алтан сүхтэр балжины мэднэр болов яхаар 10 сая өртөө дулаан түгээх юунд 15 сая өртөө тэгээ хавсаа ачлаа гэл ингээл иймэрхүү юм ерөөсөө нэг хэвийн үзэгдэл болсон энэ бол. Тус орон сууцнд 220 айлах засварын ажил нь 60 орчим хувьтай буюу агаар жуулагч галын тохиолдол холбох баррикадын шал шахах зэрэг ажлууд хийгдэг байгаа юм а. Захиалагчдын хувьд олон жилээр түрээсийн байраар явсан тул аргаа барсандаа өөрсдөө засвар хийж орон сууцндаа оржээ. Тус барилгын засварын ажил дутуугаас улсын комисс хүлээн аваагүй. Иймд ус дулаан цэглэхааны мөнгө нь аж ахуйн нэгжээр бодогдож 170-аас 400 орчим мянган төгрөгийг оршин суугчид төлдөг байна. Үндсэндээ 14 хоногийн давтамжтайгаар тог цэглэхэн ус дулаанаа таслуулдаг Peace Apartment хотхоны оршин суугчид лаб барьж дэлгүүрээс савлгаатай ус авч ажигласаар 1 жил болжээ. Peace Apartment хотхоныг барьсан орхны шувуу компани инженерүүдийн зүгээс үүссэн асуудлын талаар тодруулахад мэдэхгүй гэх тайлбарыг өглөө. Ийм байдлаар иргэдийг хохироож байгаа барилгын компаниудтай холбоотой гомдол засгийн газрын хяналт үнэлгээний үндэсний хороонд цөөнгүй ирдэг байна. Хугацаанд амжиж барилга нь баригдаагүйгээс шалтгаалж холбогдох захиалга өгсөн иргэд одоо гомдол гаргасны дагуу за та тэгвэл хэдийн улсын комисс аваагүй байгаа ч гэсэн гэлээ энэ барилгатаа ороод амьдарчээ тэгээд хил хам таталгүйгээр ингээ явж байгаараа гэдэг иймэрхүү мэдээллүүд бол өргөдөл гомдууд манай дээр бол ирсээр байгаа. За хэрвээ танд энэ асуудал тохиолдож байгаа бол та засгийн газрын иргэд олон нийтэд харилцах 1111 төв гэж байгаа. Энэ 1111 төвд өөрсдийнхөө өргөдөл гомдлыг бас өгөөрөө түүний дагуу бид нар холбогдох асуудлыг салбарын хяналтын холбогдох газрын улсын байцаагч нарт холбож өгч асуудлыг шийдвэрлэхээр тусалж дэмжиж ажилладаг шүү гэдгийг хэлмээр. Хэрэв барилгын компаниас үүдэн хохирч байгаа бол 1111 төвд гомдол гаргасны дагуу холбогдох яам агентлагуудад асуудлыг уламжлан шийдвэрлүүлж хохирсон захиалагчдад эрх ашгаа хамгаалуулах бүрэн боломжтой гэдгийг албаныхан хэлсэн.